Улаанбаатарчуудыг тэсхүйтэн тас хөлдөө хотод амьдруулж байгаагийн хариуцлагыг хэн ч өрөхгүй нэ. Эрчим хүчний зарим төслийг унгаан байж босгосон бөөрөлжүүдийн цахилгаан станц хүнд үед нэмэр болсонгүй. Нэмэгдэхүүний байрыг салахад нийлбэр өөрчлөгдөхгүй гэх томьёо багш эмч нарын цалинд үйлчилж байна. Жолооч нар автомашины торгуулаа харж төлж болохгүй байна гэлээ. 50 жил ярьсан зэс сайлуулах үйлдвэр 2 жилийн дараа ашиглалтанд орно гэлээ. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Улаанбаатарчуудыг тэсхүйтэн тас хөлдөө хотод амьдруулж байгаагийн хариуцлагыг хэн ч өрөхгүй нэ. Ерөнхий сайд Зандан шатаар эрчим хүчний сайд Чойжил сүрэнд дахин боломж олгож 30 хоногийн хугацаанд асуудлыг шийдвэрлэх чиглэлтэйгээр танхимдаа авч үлдлээ. Үндсэндээ Хүйтний эрч суларч асуудал намжигтай зэрэгцэн Чойжил сүрэн сайдын сарын хугацаа нь дуусах юм байна. Энэ үед Хүйтнээс шалтгаалсан эрчим хүчний доголдлын асуудал шийдэгдэж бөөрөлжүүдийн станцч 300 мегаваттаа нийлүүлээд эхлэх нь тодорхой юм а. Нямбатар дарагтай хамтарч 5 дугаар цахилгаан станцын асуудлаа ярилт эхлүүл. Баянгийн цахилгаан станцын асуудлаа танилцуул. Бөөрөлжүүдээр тусламж үзүүл. Тогтцоснаас болж иргэдийн аж амьдралд маш хүндрэл учруулж байна. 4 дугаар цахилгаан станцын одоо 900 хоногч ингээд 4 микроолог яаж яан чинь бусдын дээр нүсгүй гэсэн магадлал одоо цагаан сар хүртэл шаардлага дарах хэмжээнүүдийг ав. Асуудлаа шийдэхгүй бол хариуцлага тооцно. Өнөөдөр сануулж байна. Яг харахгүй болсон энэ өвлөх үүтрээд хүндрэлтэй гэсэн байдалтай байна. Одоо олон жил яригдсан одоо 4-р цахилгаан станц өргөтгөл, 3-р цахилгаан станц шинжилэл, Улаанбаатарт баригдах 5-р цахилгаан станц одоо эрт эхэлсэн байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Багнуурын дулааны цахилгаан станц гэдэг эхэлсэн үед нь тэрийг зогсоохгүй явцсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Тийм болохоор одоо бас өнөөдрийн одоо эрчим хүчний одоо тасал доголлыг одоо ганцхан өнөөдөр ажиллаж байгаа эрчим хүчний сайд Чойжилсрэнтэй холбох нь учир дутагдaltaй байна. Өнгөрсөн оны 6 дугаар сард 3 дугаар дулааны цахилгаан станц дээр осол гарсны дараач мөн Зандан шатар ерөнхий сайд Чойжил сүрэн сайдад 100 хоногийн хугацаа өгч байсан. Харин энэ удаад хугацаагаа 30 хоног болгож богиносгожээ. За 30 хоногч бай, 100 хоногч бай, ийм богино хугацаанд эрчим хүчний салбарын асуудлыг шийдэж чадахгүй нь ойлгомжтой. За гэтэл чухам юу хий гэж ерөнхий сайд ийм ажлын албан даалгавар өгч байгаа нь гайхшруулж байна. За Чойжил сүрэн сайд ч өөрөө энэ 30 хоногт юу хийхээ мэдэхгүй байна. За дэмий л хинч сайд хийлээ гэсэн ийм байдалтай байна. За надаас илүү сайд хийчих хүн байвал би судлаад тавьж үгүй гихчлэн дэдгэр ярьж байна. Заавал энэ сайдын судалтай албан тушаалд нэг зурлаад байх юм алга байна уу? Чойжил сүрэн яваа дахиад нэг шинэ сайд ирээд энээс одоо сайн ажилланаа. Одоо болоо гэх юм бол одоо явчихад нэг зурлаад байх байхгүй. Салбарын сайд нь ингэж ярьж байгаа хооронд эрчим хүчний тасалдлын улмаас эдийн засагт учирч байгаа хор хохирол нэмэгцээр байна. За цахилгаан эрхслийн шатсан паарн задарч гэр орон ажлын байр агуулах нь усан давтсан. За нам даралтад зовхон дэлбэрсэн гээд иргэдийн хохирол цаг минут тутамд нэмэгдэж байна. Харин зарим улсын хурлын гишүүдийн зүгээс иргэд засгийн газраас хохирлоо нэхэмждэг эрх нь нээлттэй гэдгийг хэлж байлаа. Сайн өмгөөлөгчтэй хон бол энэгээр заргалтаад засгийн газраас тэр нөхөн төлбөрөө хүмүүс авах хэрэгтэй гэж бодож байна. Стратеги өмгөөлөлч бас байдаг. Нийтийн эрх ашигын өмнөөс те эсвэл зүгээр тодорхой тохиолдолд томд төхөөрөмж өвдөрсөн юм бол тавх хэрэгтэй шүү дээ. Тэгээ цахилгааныхаа мөнгийг бол төлж байгаа. Өнгөрсөн жил үнэлсэн. Тэгээ хариуд нь гинтийн тасалтаас болоод юм нэвдэж болохгүй. Төв аймгийн Баян суманд баригдаж байгаа цахилгаан станц ашиглалтад орох хүртэл буюу 2027 оны зүүн хүртэл эрчим хүчний чадлын дутагдал шийдэгдэхгүй гэдгийг салбарын сайд нэрсэн. За ийм дээрх өвлч мөн энэ байдал давтагдахыг үгүйсэхгүй. Харин тэр хүртэл дархлагдсан сайд Чойжил сүрэн салбараа өвд татах юу хийхийг нь харах болтлоо. Яг 7 хоногийн өмнө эрчим хүчний сайд Чойжил сүрэн тогны хязгаарлалт хийхгүй байхыг хичээж байна гэж төрийн ордонд мэдээлэл хийж байсан. Харин өнөөдөр огцорсон ч яах вэ гэд зогсож байна. Тог улс дулаан буюу орчин цагт хүний хамгийн анх дахь хэрэгцээгээ хязгаарлуулсан Улаанбаатарчууд өглөөс ирээд л өнөөдөр тасрах болов гэж хуваар харах ажилдаа болжээ. Гэсэн ч бодит байдал танилцуулсан хуваараас зөрж байгаа учраас үйлчилгээний газрууд, сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудын ажил салгардаж, ашиг орлого багасж, эд хөрөнгө цаг хугацаагаараа хорж байна.
Баянзүрх дүүргийн 1-р хороонд үйл ажиллагаа явуулдаг Нархан зоогийн газар цахилгаан хязгаарлалт хийж эхэлснээс хойш орлого нь 50% буурчээ. Мөн материалаа хадгалдаг хөлдөөгчийн шатснаас олж их хэмжээний хүнс болон хөлдөөгч өрөө хохирсон байна. За арга ядаа цахилгаан хязгаарлах хуваарийн дагуу зоогийн газраа ажилуулъя гэхэд гаргасан хуваараа барихгүй байгааг тэд хэллээ. За ингээд үйлчлүүлэгчдтэй ажиллах цагаа тодорхой хэлэх, хоол бэлэн болох цаг, ачаалал зэрэгэ төлөвлөх боломжгүй нөхцөл үүссэн гэлээ. Эрчим тог доголдсноор манай үйл ажиллагаа бол 50%-ээр буурсан байгаа. Тоног төхөөрөмжийн хувьд бол нэг хөлдөөгч ажиллагаагүй болсны улмаас манайх бас нэлээд хэдэн материал хаягдсан байна. Материалын зардал, тэгээ ажлын бүтээмж, орлого тийм юмд бол бүр 50%-аар буурсан. Хуваарийн давуу за 12-оос тог тасрын шүү. 12-оос 2-ын хооронд гээл тэнгүүд 12-оос тасрахгүй байж ийснаа нэг тасраад нэг цаг тасраад нэг цагаас тасрангуудаа 3-т ирэх ч юм уу 4-т ирэх юм уу тоглолцоол. Манай байгууллагын хувьд одоо ингээд нөгөөх ажилчдын цалин мөнгийг 50% орлого буурснаас болоод ажилчдын цалин мөнгийг одоо 50% явуулчих шүү дээ. Бид нар хүнээ авч чадхаа авчиж байгаа хгүй тог тасраад. Харин эрчим хүч хязгаарлах хуваарийг хэрхэн боловсруулдаг? За яагаад товсон хугацаанд хязгаарлалт хийж болохгүй байгаа тухай диспетчерийн үндэсний төвөөс тодруулахад за ер нь бол бид нар яг хуваарийн даваа тасалж байгаа. Зөвхөн нэг цөөхөн тохиолдолд зарим үед бол нэг бөөрөлжүүдийн цахилгаан станц бол сүүлүүд ялангуяа ачаал огцом хаяад байна л да. Энтэй холбоотой импортын цахилгаан эрчим хүч маань огцом бас хэрэглээ нь өсөж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол импортын чадлыг хамгийн дээд хэмжээнд тулгцсан явж байгаа. Огцом ихсэн үед бол нэмж хэрэглэгч талаас аргагүй байдал орчоод байгаа учраас зарим тохиолдолд хэрэглэгчдийн нэг төр хугацаанд өгнө хугацаанд наан таслах юм уу тийм тохиолдол гарч байгаа. Хэрвээ импортын эрчим хүч бага байгаад бол заримдаа бид нар зарлчаад таслахгүй тохиолдол байгаад байгаа байхгүй. Бид бол аль болох таслахгүй хичээж ажиллана. Тэгээд үнэхээр импортын чадал бага байгаа үед бол таслахгүй ингээд бичиж байгаа. Тэгэхээр бас хэрэглэгч бас гомдож байгаа. Таслана гэж зарлцсан мөртлөө тасалсангүй гэсэн юм бас үлээд яригадаад байгаа л да. Тэгэхээр бол одоо бид нар ингэж байгаа нийт хэрэглээг нэг 13 хэсэгт хуваасан гэдээ байсаа хэлсэн тийм ээ. Тэгэхээр ч ойролцоогоор нэг хэсэгт бол нэг 100 орчим мегаваттын хэрэглээ ногдож байгаа байхгүй. Тэр бол за одоо ингээд хар үгээр ярих юм бол нэг 20,000 орчим айлын хэрэглээ байхгүй. Тэгэхээр бид нар ингээд нэг дор шууд 20,000 айлыг таслаа залгаж байгаа биш. Энийг маш олон дэд станцаар хуваагаад барилдсан байгаа учраас тэр болгоныг залгаж таслахын тулд нэг ойролцоогоор нэг төлхөр мушгад 1 минут зарцуулна. За тэгээд ингээд эхнээс нь ингээд залгаад явахаар зэрэг нэг ойролцоогоор 20 минут болчихж байгаа. Гэхдээ бид нар эхлээд хэрэглэгчээ залгачих юм бол тасгай хэрэглэгчээ эхлээд залгачих юм бол импортчонд огцом өсөж явчих штэ. Тийм учраас эхлээд хэрэглэгчээ тасалчаад зөрүүлээд хэрэглэгчээ залгаж явдаг учраас нэг хуваараас нэг 10 минутаар нэг жоо хоцорч магадлал байгаа. Ийм шалтгаанаас олж хуваартай захирагдаж чадахгүй байгаа бол хатуу цаг төлөвлөхийн учир юунд вэ? За анханасаа боломжит хугацаагаа тооцоолж хуваараа төлөвлөж болохгүй юу? Эсвэл төлбөрийн мессеж илгээдэг шигээ гар утсанд мэдэгдэл хүргүүлж болох уу гэд асуултууд хөврөгч хариулах хүн алга. Дүн өвлийн хүүтнэр харанхуй гэртээ халаглаад суугаа нийслэлчүүдэд дахиад хэдэн өдрийг ингэж өнгөрүүлэх ёстойг эрчим хүчний яамч хэлж мэдэхгүй гэлээ. Эрчим хүчний салбарыг унгаасан хүмүүсийг нийтээрээ цахим орчинд шүүж байна. Энэ цаг үед 700 мегаваттын хүчин чадалтай Багнуурын цахилгаан станцыг хэн зогсоо гэдгийг ч ярилцаж байна. Хүний эрхийн тэмцэгчээр төрий байрж нэр бүхий компани өөрсдийн төслөө эхлүүлэхийн тулд Хятадууд орж ирлээ гэх суртал хуулгыг хийж Багнуурын цахилгаан станцын төслийг унгаасан. За гэхдээ хөвөрсөн утсыг татвал нэгэн үе төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнтэй холбоо хамааралтай байсан олон баримтаар нотлогдож байна. Яг нэг цаг хугацаанаас эхэлсэн 2 эрчим хүчний төсөл байдаг. За 2010 оны үед Багнуурын цахилгаан станцын төслийг сураг дуулаж эхэлсэн. За харин нөгөө талд бод группийнхэн бөөрөлжүүдийн цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулахаар зориг шулуудсан. За 2011 оноос эхний судалгаа хийгээд шаардлагатай эрчим хүчийг худалдан авах гэрээ болон за бусад хөрөнгө оруулалтын гэрээг хувийн хвшлийнхэн эхлүүлсэн. Харин Багнуурын цахилгаан станцын төслийн концессийн гэрээг албан ёсоор 2015 онд байгуулсан байдаг. За тодорхойлбол бүгд
Аймаг Хятад улсаас консорциум шалгарч Багнуур Power компаниг байгуулсан. Ингээд нийт 1.2 тэрбум Америк долларын өртөгтэй барих, ашиглах, шилжүүлэх гэсэн концессигээр хэрэгжснээр 25 жилийн дараа гэхэд цахилгаан станцыг Монголд үн төлбөргүй шилжүүлэх байсан. За энэхүү эрчимтэй яригдж эхэлсэн энэ төслийг 2018 оноос унгаах үйл ажиллагааг явуулж эхэлсэн. За нэгдсэн Монгол төрийн бас байгууллагын мөнх баяр тэргүүтэй хүмүүс Багнуурт станц баригдвал 5,000 хятадууд орж ирнэ. Монголыг сөнөөх Багнуурын концессийн эсрэг гих суртал ухуулгыг хаасайгүй тараасан. За харин энэ ухуулгын араас тухайн үед эрчим хүчний сайдаар ажиллаж байсан 5-аас сүрэнж 2 үзүүртэй зүйлийг ярьж байсныг эргэн сануулъя. Бид нэр ингээд одоо эдний 350 мегаваттын хүчин чадалтай генератор ажиллаж эхлүүлсэн шүү дээ. Зундаа бараг тест зөрүү зогсох байдал төрж магадгүй. Зундаа. Жиний чи ингээд үйлдвэрсийн аавна гэдгээр хийсэн юм шүү дээ. Тийм учраас ийм өндөр хүчин өнөөдөр тест зөрүү 400 мегаваттыг л үйлдвэрлэж байгаа. Гэтэл тэнд 350-ыг үйлдвэрлэж болчихор чи яах юм? Энэ чинь зогсоохоос өөр аргагүй шүү дээ. Илүү үйлдвэрлэж гэж байж болдгоо, хоригдлуулж болдгоо. Яг л хэрэглээндээ тохирсон эрчим хүчийг л үйлдвэрлэж байхгүй энэ систем бол. Нөгөө талаараа энэ бол манай одоо гаднаас авч байгаа эрчим хүчний хамаарлыг улам нэмэгдүүлнэ. За сая сонсноор бол Багнуурын цахилгаан станц ашиглалтад орчих уул бусад станцууд ажиллагааг болох байжээ. За ийм байхад мэдээж бөөрөлжүүдийн 300 мегаваттын станц бүрч хэрэгцээгүй байх нь ойлгомжтой. За сүүл буюу 2022 онд эрчим хүчний сайдаар ажиллаж байсан 50 бэх хүртэл Багнуурын цахилгаан станцыг гэрээ хийгдээд ажил эхлээд явж байхад нь Монголын тал тодорхойгүй шалтгаанаар зогсоосон тохиолж байсан. Өөрөөр хэлбэл бид өөрсдөө энэ төслийг зүтгүүлээгүй болж таарсан. Учир нь Багнуур болон бөөрөлжүүдийн цахилгаан станцын аль нь төвийн бүсийг эрчим хүчээр хангах вэ гэдэг талд өрсөлдөөн. За энд эд явагдаж байсан. За бүр наривчлах юм бол бөөрөлжүүдийн цахилгаан станцын цаад эддийн мөрийг хөөвөл нэгэн үе төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнч үүний ард байж болцсошгүй баримт гарч ирнэ. За Bed Group-ийн охин компани болох Цэцэнс Mining and Energy компани энэ цахилгаан станцыг ашиглалтад оруулсан. За энэ компаниг Цэцэнс Холдинг компани эзэмшдэг. За харин Цэцэнс Холдинг компаниг голомтын баясгалан мөн Bed International компани эзэмшдэг. Харин 2022 оны хөгжлийн банкны сонсгол дээр Цэцэнс Mining and Energy компани нь бөөрөлжүүдийн нүүрсний уурхаа ашиглах зорилгоор 30 сая евро 2 тэрбум йений 2 төрлийн зээл авсан тодорхойлсон. За ингээд энэ хоёр компани холбоо хамаарлыг нь хөөж үзэхэд олсны үзүүрт ерөнхийлөгч авсан Баттулгын нэр зохигдож байлаа. За учир нь Баттулга нь 2017-оос 2021 оны үед ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм а. Цэцэнс Холдинг ХХК-г 100% дэ баясгалан эцсийн өмчлөгчөөр ажиллаж байна. За дэ баясгалан нь Голомт банкны үүсгэн байгуулагч Bed International компани үүсгэн байгуулагч дэ баясгалан мөн үү? Мөн байна. За баясгалангийн 70% хувьцаа эзэмшигч Баян Искрит компани цааш нь үзье. Халтмаагийн Баттулга 10%, Энх болд Содон 10%, Били Лимсийн Рав 10% гэсэн ийм хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн лавлгааг улсын бүртгэлийн байгууллагаас авч хамаарал өгөх байдлыг тогтоосон байна. За ингээд нэг групп компани эрх ашигын төлөө хэн яаж ажилласныг эндээс харж болно. За хэрвээ нийтийн эрх ашигыг бодсон бол Багнуурын цахилгаан станцын эхний хэсэг блок 2026 оны 7 дугаар сард буюу ердөө 6 сарын дараа ашиглалтад орох байлаа. За гэтэл эрчим хүчний зарим төслийг унгаан байж босгосон бөөрөлжүүдийн цахилгаан станц яг энэ хүнд хэцүү цаг үед энэ салбарт дэм болж чадсангүй. За 300 мегаваттын хүчин чадалтай гэгддэг ч өнөөдөр ердөө 120 мегаваттын цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж төвийн бүс рүү нийлүүлж байгаа юм а. Уул уурхаагаа өөд татах гэж нэг хэсэг нь өөд уруугүй хилэлцэж хичээж байхад орон нутагт харин уул уурхайн эсрэг тэмцэгчид дүрдээ орж төр захиргааны байгууллага руу дайрч орон түрэмгийлж байна. Харин тэдний энэхүү тэмцлийн горыг улсаараа амсаж хохирдог болохыг хэдхэн жилийн өмнөх жишээнүүд нотолдог.
Бадарчин явсан газар балагтай гэж эрт цагт ярьдаг байсан бол идүүгээ тэмцэгчэд жагсан газар төлбөртэй гэж ойлгогдохоор болжээ. Их оронч нэртэй тэмцэгчэд элдв бүлгэм хөдөлгөөнийхэн Монголын эдийн засгийг сүүлийн 20 жилийн хугацаанд хэрхэн хорлож ирснийг хоёр талт мэдээлэл харьцуулан дүгнэж ялгаж салгаж ойлгох чадвартай хэсэг нь эдийн мэддэг болсон. Учир нь их орны нэр барьсан тэмцэгчдийн технологи энэ хэдэн жилд огт өөрчлөгдсөнгүй. Дадал сурсан ганц Дархан Михаил жалга болгонд очиж давтаж хийсээр яваг Багнуурын захилгаан станц, Эгийн голын усан захилгаан станц, оюутлахаа төсөл, Дорнод говийн Улаанбаатарын ураны ордыг эсэргүүцсэн үйлдэлнийг бүрээс тодорхой харагдана. Ялангуяа Улаанбаатарын ураны ордыг эсэргүүцэж өрнүүлсэн акц, ургийн гажигтай түл, байгаль орчны сүрлээр сүрдүүлэх арга нь халдсан бүрэгтэй дээр усны тусал мэт давтагдж буй нь санаандгүй дагцал бишээ. Сайтар ажиглаад харуул улс орны экспортын орлогыг тэлэх том төслүүдийг хацаагчд нь гарын 10 хуруунд багтах хэдхэн нөхөд байдгийг хэдийн бүгд таних болсон. Гагцгүй мэдлэг мэдээлэл хомс орон нутгийн иргэд тэдний цаад эзэдийн захиалгаар асар өндөр санхүүжилтээр хийж буй тарих угаалтад автаж хохирч байгаа ойлгохгүй юмна. Үүний горыг ховчууд 2026 онд улсын төсвөөс хуваарлагдсан төсвөөс амсаж байна. Ховд аймгийн төсөв нь энэ онд 4.8 тэрбумаас 3.4 тэрбум болж буурсан. Энэ шалтгааны улмаас Ховд аймгийн засаг дарга Ирэх Баяр ерөнхий сайд 21 аймгийн засаг даргыг хүлээж авах уулзалтын үеэр санаатайгаар гадны хөрөнгө оруулалтаа уулуурхайн төслүүдийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн гацааж шантаажлах зорилготой хүмүүс тооцох хуулийн хариуцлага нь багдаж байна. Хуулийг чангатгаж өгмөр байна гэж хэлсэн зайлшгүй анхаарал хандуулж фокуслах шаардлагатай санал байсныг эрчим хүчний хязгаарлалтад нийслэл даяараа орж эрчим хүчний салбарын хөгжлийг гацаагч буруутан эрж хайс энэ өдрүүд улам илүү ойлгуулж хадны завсар тавьчуулагдсан Ховдын засаг даргын үг оройд орж байна. 2025 оны 9-р сард зохион байгуулсан халзан бүрэгтэй ордын нээлттэй сонсголын дүгнэлтийг иш татвал халзан бүрэгтэй орд бол ураны орд биш, газрын ховор элементийн орд бөгөөд ашиглалтанд бэлдэж байгаа Монгол улсын анхны төслөө. Газрын ховор элемент гэдэгт Менделеевийн үеийг системийн лантноидын бүлгийн 15 элемент, итер болон сканди зэрэг өөр хоорондоо химийн шин чанар төстэй өндөр технологи, сэргээгдэх эрчим хүчний шилжилтэд нэн чухал хэрэгцээтэй элементүүд хамаарна. Халзан бүрэгтэй ордод диспроз, терби, неодим, форазиод гэх мэт дөрвөн тогтмол сорон зүйн түүхийд газрын ховор элемент агуулгадаг бөгөөд эдгээр нь цацраг идэвхгүй юм а. Энэ ордыг ашиглах асуудал яригдахаар цацрагийн хор хөнөөлийн асуудлыг хөндөгөө. Гэвч байгалийн цацраг гэдэг нь ердийн ашигт малтамлын ордууд ч байдаг бөгөөд халдсан бүрэгтэй ордод агуулгадах хураан тэг 9% буюу Монгол улсын энэ төрлийн бусад ордуудад агуулгадах хувьас харьцангуй бага үзүүлэлттэй болохыг тогтоожээ. Хамгийн гол нь өмнөх жилүүдэд ордыг ашиглаагүй, хөрс хөндөгдөөгүй, зөвхөн хайгуул судалгааны ажил хийсэн. Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээ дүгнэлтээр цацрагийн хордлого илрээг байна. Мянгат Сомонд 2025 онд ургийн гажигтай төрсэн төлөвлөдөд шинжилгээ хийхэд цацрагийн нөлөө илрээгүй зэрэг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан нь энэ цагт товчуудыг турхиж тэмцээд байгаа хуурамч их орончдын ашиг сонирхол хэний талд үйлчлээд байгааг бэлгэхний харуулж байгаа юм а. Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийг төшгөлсөн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барих гэж байгаагаа зарласнаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Нийтдээ 700 орчим сая Америк долларын хөрөнгө оруулалт шаарддаг энэ үйлдвэрийн төсөлд 7 улсын 13 компани хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ. Засгийн газраас энэ оны 1-р улиралтай багтаан төслийн хамтрагчийг шалгаруулна гэлээ. За энэ одоо зэс боловсруулах энэ цогцлбор үйлдвэр баригснаар бол Монгол улсын одоо Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрс гарч байгаа зэсийн баяжмалуудыг одоо бүрэн боловсруулж жилдээ одоо 120 мянган тонн одоо цэвэр зэс гаргах ийм одоо үйлдвэр ашиглалтанд орно гэж үзэж байгаа. Эрдэнэт үйлдвэр бас тодорхой хэмжээгээр одоо өөрийнхөө урд нь барьж байгуулсан дэд бүтцийн одоо үйлдвэр технологийн парк, төмөр зам, авто зам, цахилгаан эрчим хүч, зам талбай, хашаа гэдэг одоо оруулсан хөрөнгө оруулалтаас хувь эзэмшээд явах бололцоотой болно. За энэ хөрөнгө оруулж байгаа компаниуд үндсэндээ одоо санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдвэрлэх. За мөн бас урд өмнө бас ийм одоо зэс сайлуулах үйлдвэр дэлхийд одоо барьж байсан туршлагатай байх. Энэ зэс сайлуулах үйлдвэрийн бас техник, технологи эзэмшдэг байх. За мөн одоо санхүүгийн чадвартай байх. Одоо бусад одоо бас өөр одоо бас давуу талуудыг бас байвал одоо бас бий болгох ийм одоо үндсэн шалгууруудаар шалгаруулахаар одоо ажиллаж байгаа. 55 компанид урилга явуулснаас 13 компани
материалаа 13 компаниас шалгарсан одоо эхний шатнд шалгарсан 4 компаниг та бүхэндээс танилцуулъя. Энэ бол нуугаад ах зүйл байхгүй. Нэгдүгээрт нь бүгд найрамд хятад улсын NFC компани, хоёрдугаарт нь хятад улсын бас Genshi Copper компани, гуравдугаарт нь хятад улсын Lento New Energy Technology, China NP Engineering Corporation, Shanxi Northern Copper Industry гэсэн 3 компани түншлэл. За дөрөвдүгээрт нь Швейцар улсын Glencore International AG гэсэн ийм одоо компаниуд дараагийн шатны одоо сонгон шалгуулалтанд шалгарсан байгаа. Монголиа төрд шилжснээр төсөв нь 10 дахин нэмэгдэжээ. Тодорхойлбол Монголиагийн хамаг хөгжүүлэлтийг хийж суурийг нь тавьсан хувийн компани жилдээ 1 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр ажиллаж байсан байна. Гэтэл төр өөртөө авмагцаа төсвийг нь 10 тэрбум төгрөгт хүргэжээ. Энэ бол төр хувийн хвшилтэйгээ өрсөлддгийн гол учир. Хувийн хвшил хямд гэдэг учраас төр өөрөө үнэтэй хийж төсвийн мөнгийг гарын салаагаараа урсгадгийн нэг жишээ юм а. Бид нар Монголиа гэдэг системийг 2019 онд 22 онд 3 жилийн хугацаанд хөгжүүлчихсэн. За инкод бид нар жил тэрбум буюу нийтдээ 3 жилийн хугацаанд 3.2 тэрбум төгрөгсөн. Бид нар улсад 1.2 системтэй хүлээлгэж өгсөн. Тэгээд улс яасан гэхээр цааш нь улсын төсөл үйлдвэрийн газар байгуулад тэгээд тэр байгууллага дээрээ жилд 10 тэрбум төгрөг төсөв тавьд хэрэгжүүлдэг. Тэгэхээр хувийн хвшлийг болохоор одоо улс мөнгөгүй гэж ярьдаг. Улс өөрөө их болохоор хариуцлагагүй их мөнгөтэй болчихдог. Энэ бол зөвхөн нэг жишээ. Өөр ингээд зөндөө жишээ байгаа. Төр хувийн хвшилтэйгээ өрсөлдөж байгаа бас нэг жишээг дурдъя. Зайлж технологийн компани гарынхаа үзүүрээр хийчих боломжтой платформыг төр бүхэл бүтэн 900 сая төгрөгийн өртөгтэйгээр хийх гэж байна. За энэ платформ нь технологийн компаниудыг бүртгэх зорилготой гэлээ. За гэтэл хувийн компаниудад аль хэзээний хөгжүүлэлтийг нь хийчихсэн бэлэн платформуд өчнөө бий. За эдгээрээс төр төлбөрөө төлөөд авбал 1 тэрбум төгрөг шүргэхгүй нь лавтай. За гэтэл төр өөрөө заавал хийнэ гэж зүтгээд байгаад хувийн хвшил гайхаж тасарч байна. Манай захим салбар чинь өөрөө хувийн хвшилтэйгээ өрсөлдөхгүй, хувийн хвшилд байгаа юмыг давхар хийхгүйгээд өөрөө журам гаргацсан байхгүй юу? Журам биш бүр засгийн газрын тогтоол. Гэтэл өөрсдөө тогтоол гаргачаад тэгээд ингээд виртуал зоонд орж байгаа компаниудыг бүртгэх платформаа төрийн мөнгөөр 900 саяар хийнэ гэд яриад байгаа юм. Бидний ганц хийж чаддаг юм чинь платформ шүү дээ. Хэдэн компаниудыг бүртгэдэг платформыг уучлаарай 900 саяраас үнэгүй бид нар хийгээд өгч чадна. Харин бүртгүүлсэн компани болгон жил болгон тодорхой хураамж өгдөг. Тэр компани чинь бас нэг юм хийгээд тавьж байна. Тэрийг эргээд бид нар чи олох ёстой. Тэгэхээр энэ нэг төр хувийн хвшлийн түншлэл гэж хангалттай ярьдаг мөртлөө хийхгүй байгаад байгаа байхгүй юу? Төр цахимжуулалт нэрээр төсвийн мөнгийг өрн таран хийж байгааг хууль тогтоогчид хүртэл хүлээн зөвшөөрч байна. Учир нь аудитын байгууллага цахимжуулалттай холбоотой зарцуулалтыг үнэлэх механизм нь тодорхойгүй гэдэг шалтгаанаар хянаж шалгадаггүй юм байна. Үндэсний аудитын газар маань үйл ажиллагааны аудит хийхдээ мэдээлэл технологийн үйлдвэрлэл, оюун санааны үйлдвэрлэлт учраас төсөв бүртгэгдээр нь үнэлт өгүүлэлт хийж чаддгүй. Тэгэхээр энэ дээр бол маш том төсөв бүртгэгдээ төслүүд яваад эхэлсэн байна. Гэтэл яг цаанаа яг бодит асуудлаа шийдэж гинэ үгүй бол бас их асуудалтай. Бизнесийн салбарт хувийн хвшилтийг өөрчилж ирсэн бол шинэ үсч байгаа зах зээл дээр түрүүн миний дурдсан шиг оюун нэрний ард үнэлж хянж боломжгүй тоогоор бас маш их мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг төр өөрөө хийж эхэлж байна. Тэгэхээр үүнийг бас зэгцлэх хэрэгтэй. Ямар ч логистик шаардлагагүйгээр орлого олох боломжтой ганц салбар бол технологийн салбар гэж салбарынх нь нэрж байна. За гэтэл төр технологийн компаниудынхаа өмнүүр нь орж ажлыг нь дулаагаа зогсохгүй, за огт дэмжлэг үзүүлдэггүй гэлээ. За дэмжлэг үзүүлэх тухай мэдээллийн технологийн тухай хуульд тодорхой заалтууд бийж огт хэрэгждэггүй гин. За тэр битгий хэл инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд татвараас хөнгөлөх тухай заалтж байдаг. За гэтэл бас л энэ нь хэрэгждэггүй байна. За энэ технологийн салбарынхныгаа төр анхааралтай авахыг тэд шаардлаа. Үргэлжилж байна.
Энэ сарын 1-ээс багш нарын цалинг 50% нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжиж эхэлсэн ч бодит байдал дээр өөр байгааг боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэллээ. Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэр нь өөрчлөгдөхгүй гэхчээр цалингийн бүтцийн өөрчлөлт хийгээд урамшуулал цалинг нь хасаж, суур цалинг нь нэмсэн учраас гар дээрээ авч байгаа мөнгө нь өмнөхөөсөө өөрчлөгдөөгүй гэлээ. Өөрөөр хэлбэл цалингийн бүх нэмэгдлүүдийг хасаж үндсэн цалинг нь нэмэгдүүлж байгаа нь өмнө нь авдаг байсан цалингаас ямар ч ялгаагүй. Түүнчлэн энэ нь хөдөлмөрийн тухай хууль, төрийн албаны тухай хуулийг зөрчиж байна гэж тэд үзжээ. Энэ цалингийн бүтцийн өөрчлөлтөөс болж зарим багш нарын цалин нэмэгдэх бус харин ч буурах тохиолдол гарчээ. Өмнө авч ирсэн нэмэгдэл хөлстэй холбоотой. За зарим нэг зүйлийг бол хэвэнд нь зарцааж байгаа. Зарим нэг зүйлийг бүр үндсэн цалинд нь шингээсэн гэж мэдээлж байгаа. Буруу ташаа мэдээллийг нийгэмд цацж байгаа, нийгмийг бухимдуулж байгаа асуудлууд байна. Жишээлбэл хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийг зөрчсөн. Энэ болохоор цалингийн бүрэлдэхүүн хэсэгт юу багтах вэ гэдгийг зөрчиж байгаа. Хоёрдугаарт нь төрийн албаны тухай хуулийн 39 дугаар зүйл засгийн газрын 2018 оны 6 дугаар тогтоолд 8.2 болон 8.4 заалтав. Энэ болохоор нэмэлт хилцээр зөрчиж байгаа. Энэ болохоор хоолны болон нөхөн төлбөрийн асуудлуудын заалтууд. Хоол унааны нэмэгдэл тэгээд нөгөө нэг ур чадварын нэмэгдэл бүгд хасагдсан. Ингээд яг бодит байдал дээр цалин бол 50% нэмэгдээгүй. Яг бодит байдал дээр бол цалин бол үнцээ урд авдаг байснаас 26% нэмэгдсэн байна. Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн багш нарын сүүл цалин энэ сарын 20-25-нд буух ёстой ч одоо хүртэл буугаагүй. Үр зээлээ төлж чадахгүй байгаагаа ч тэд нууссангүй. Учир нь боловсролын салбарын батлагдсан төсөв нь хүрэлцэхгүй байгаа юм байна. Түүнчлэн шинжилсэн цалингийн бүтц нь ойлгомжгүй байгаа учраас зарим нэгтлэнгууд ажилчдынхаа цалингч бодож чадахгүйд хүрчээ. Манай Монгол Улсын засгийн газар маань бас их тийм залжин үйлдэл хийлээ. Тэр нь яг юу вэ гэхээр одоо үйлдвэрчний эвлэлүүд, яг энэ салбарын ажилтнууд бидний тавьсан шаардлага бол үндсэн цалингаа нэмэгдүүлэх гэсэн. Үндсэн цалин нэмэгдээд ирэхлээр нэмэгдэл урамшууллууд нь тэр үндсэн цалингаас бодогдох шийдвэртэй. Яамдууд нь болохоор хоёр ялгаатай тийм нэр томьёонууд гаргаж ирсэн. Нэг нь болохоор алтан тушаалын доод цалин гэдэг одоо 2024 оны тогтоолтой сүлжээ. Гэтэл одоо сая шинээр яг энэ цалин хөлс нэмэгдүүлэхтэй холбоотой гарсан шийдвэр нэмэгдсэн дүнгээрээ алтан тушаалын цалин гэдэг дахиад нэг тусдаа цалин гаргаж ирсэн. Нэг шул төрийн албан агчдын шатлал дээр хоёр янзын цалин одоо Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж байна гэсэн. Засгийн газар боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлтэд хийсэн гэрээгээ хэрэгжүүлэхгүй бол дахин ажил хаялт зарлаж тэмцлийн хурц хэлбэр чилжин гэдгээ тэд илэрхийллээ. Цалин нэмэгдэх сургаар бараа бүтээгдэхүүний үн өссөн. Гэхдээ бодит байдал дээрээ дөрвтэй нэмэгдээгүй. Цалингийн орлого нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг гүйцэхгүй, багш нарын амжиргаан сайжрахгүй байгаа учраас инфляцийг хазаарлах бодлогоч дутагдж байгаа юм а. Багш нар жагсаж, цуглаж, ажил хаялт хийж байж нийгэм цалингаа нэмүүлэхээр болсон. Гэтэл энэ нэмэгдэл нь бага цалинтай залуу багш нар руу чиглэсэн нэмэгдэл байж. Үндсэндээ ур чадвар, эрдмийн зэрэг болон кабинет хариуцны нэмэгдлүүд нь байхгүй болж багш нарын суур цалингийн нэмэгдэлд зарцуулагдаад байгаа юм байна. Өөрөөр хэлбэл боловсролын яам багш нарын цалингийн бүтцэд өөрчлөлт оруулах замаар үндсэн цалин нэмэгдүүлсэн гэж салбарын сайд тайлбарллаа. Төрийн сангийн үйл ажиллагаа бол 1 сарын дундуур гарч иж нээгддэг ийм онцлогтой. За энэ хүрээндээ цалин тавигдах, цалин буух яг энэ процесс явагдаж байна. Тэгэхээр бид бол яг хэлэлцээр заасныхаа дагуу үндсэн цалинг 2,226 мянгаар болж өсөж байгаа маа. Энэ бол яг 50%-ийн нэмэгдэл гэдэг юм. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 740 орчим мянган төгрөгөөр 42 мянган төгрөгөөр өсөж байгаа. Цаашдаа бид үндсэн цалинг зоригтой өсгөх нь 2.8 сая руу энэ 11 сар ихэд хүрэх ёстой. Үндсэн цалин. За энэ тохиолдолтууд ингэ явж байгаад энэ бодиттой өсөлт нь бол үндсэн цалин дээрээ гараад элдв энэ нөхөх төлбөр гэдэг юм уу ийм зүйлүүдийг үндсэн цалинд нь шингээж ингэж явах ийм бодлого барьж байгаа. Энийгээ шулуух хэлий. Үндсэн цалиныг 70%-тай элдв нэмэгдлүүд нь 30% руугаа орж ирж энэ чинь эрүүл болно. Ялангуяа залуу багш нар орж ирээд эхний 5 жил ямар нэгэн нэмэгдэл авдаггүй. Ийм үед бол цалин хэд бага байгаа учраас багшлахуугаас 5 дахь жил дээр явж байгаа багш нар бараг 60% эзэлж байна. Ийм нөхцөл байдалтай байгааг та бүхэн сайн ойлгоорой. Орон нутгийн нэмэгдэл бол нодлон жилийнхаа хэмжээнд орж ирж байгаа гэсэн үг. Нодлон жилийнхаа хэмжээ. Өөрөөр хэлэх юм бол нодлон хэдэн төгрөг яг орон нутгийн нэмэгдэл гэж олгож ирсэн. Энэ нь яг энэ жил тэр нэрлсэн дүнгээрээ орж ирнэ гэсэн үг. Буурсан юм огт байхгүй.
Багш нараас гадна нэмж эмнэлгийн ажилтнуудын цалинж энэ оны эхнээс нэмэгдсэн. Гэтэл одоо хэрэн эмнэлгийн ажилчид цалингаа авчиж чадаагүй байна. Мөн засгийн газрын гаргасан эмчнэрийн цалин нэмэх тогтоол дээр үндэслэж салбарын сайд тушаал гарган цалингийн зөрүүтэй байдал үүсгэж байгааг үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс эсэргүүцлээ. Тухайлбал цалингаа нэмэхийн тулд ажилчдаа цомготгох ёстой болжээ. Угаасаа хүний нөөцийн дутагдaltaй салбарт 9% цомготгол хийж, хэмсэн төсвөөсөө үлдсэн ажилчдынхаа цалинг тавих гэж байгааг салбарынхан эсэргүүцэж байгаа юм а. Жишээлбэл 20 ажилчинтай сумын эмнэлгээс сувилагч, жолооч, үйлчлэгч зэрэг 3-5 ажилтныг халж байна гэлээ. Энэ нь эмнэлгийн үйл ажиллагаа доголдох эрсдлийг үүсгэж байна. Эмнэлгийн тэр цэвэрлэгийн үйлчлэгээ байхгүйгээс нөгөө ариутгал цэвэрлэгээ байхгүй бол халдвар хамгааллын дэглэм нь алдагдаад эхэлнэ үстэй. Гэх мэтчлэнгийн. Тэгээд ерөөсө бүх эмнэлгүүд дээр бол энэ 9% цомготголыг хийгээд тэгээд нэг хэсэг хүмүүсийг бид нэр цомготгоод өөртөө нэмэгдсэн цалин авна гэдэг бол энэ утгагүй байна. Тийм учраас засгийн газар тэр тогтоолон даруй хүчингүй болгож бүх нэмэгдэл хөлсийг нэмэгдсэн 30% нэмэгдсэн үндсэн цалингаас тооцохыг шаардж байгаа. Нэмэгдсэн гэх нэртэй ч нэмэгдээгүй цалингаа тэд одоо хэрн авч чадаагүй байгаа юм а. Ингээд үрзээлээж төлж чадахгүй, сар шинийн баяртааж бэлдэж чадахгүй нөхцөл байдалтай байна. Эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг. Гэтэл одоо хэрн өнгөрсөн оныхоо үр дүнгийн урамшуулал санхүүжилтээ авч чадаагүй эмнэлгүүд ч байгаа юм а. Нэмэгдэл болон нэмэгдэл цалин яг тодорхой шийдвэр гараагүй болохоор сүүлийнхэн цалин одоо хүртэл аваагүй байна. За өмнө нь болохоор би төв хэмээн 6-аар цалинждаг. За тэгээд надад болохоор би бол өдрөөр явдаг болохоор илүү цаг бараг байхгүй. За тэгээд удаан жилийн нэмэгдэл хүн тортой 10% нэмэгдэл авдаг. Бид нэр дэлхийн хэмжээнд цалин гэдэг асуудал болохоор өргөн хэрэглээний өдөр тутмынхаа хэрэглээнүүдийг бид нэр зарцуулаад цаана бид нэр хуримтлал гэр бүлийн сургаалт бүх зүйл зарцуулагдах хэмжээний мөнгө биднэрт үлдчихийг бид нэр цалин авсан гэж тодтгол гарах ёстой байдаг. Тэгэхэд бид нэр зүгээр л урт хормоогоороо хойр тормоогоо нөхчий. Эмч эмнэлгийн ажилчдын цалинг нэмэхдээ бүх нэмэгдлийг өмнө нь авч байсан үндсэн цалингаас тооцсон гэж засгийн газар үйлдвэрчний эвлэлтэд гэрээ байгуулсан. Гэтэл одоо үр дүнгийн урамшуулал илүү цагийн мөнгийг нэмэгдүүлсэн үндсэн цалингаас тооцож эмч нарын дунд цалингийн зөрүүтэй байдал үүсгэж гэрээгээ зөрчиж байгааг үйлдвэрчний эвлэлээс хэллээ. Гэрээнийхээ дагуу хугацаанд цалингаа нэмэхгүй бол улс даяар эмнэлгийн ажилчид дахин ажил хаялт зарлан гэлээ. Энэ сарын 1-ээс Хиймэл уянд суурилсан хяналтын камераар замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлж торгуул ногдуулж эхэлсэн. Гэхдээ жолооч нар 1-р сарын 8-наас хойш ирсэн торгуулаа баталгаажуулж харж төлж болохгүй байгаа гинэ. Учир нь замын хөдөлгөөний удирдлагын төв зөрчил бүрдсэн мэдээллийн нэгдсэн сан гэх нэртэй шин сан үүсгээд торгуул шалгах төлөх үйлчилгээг эндээ төвлөрүүлэхээр болжээ. Гэхдээ нээлттэйгээр мэдээллийг түгээгээгүй учраас олон жолооч хэрхэн мэдгүй торгуул зөрчлийн төлбөрөө төлж чадахгүй байна. Хууль зүйн яам болон сангийн яам улсын прокурорын ерөнхий газар Монгол академиас нэгдсэн зөрчлийн бүртгэл мэдээллийн санг үүсгэжээ. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 10-наас хойш бүртгэгдсэн торгуулийн төлбөрөө жолооч нар сангийн яамны сайт болон Mongolia системээр төлөх болж байна. Гэхдээ тухайн системд зөрчил болон торгуулийн төлбөрийг бүх төрлөөр төлөх системийн хөгжүүлэлт хараахан хийгдээгүй байна гэдгийг холбогдох албанаас хэллээ. Энэ нь болохоор улсын хэмжээнд үйлдвэрсэн зөрчлийн талаарх мэдээллийг нэг их сурвалжилт нэвтрүүлж төвлөрүүлж нэгдсэн байдлаар ашиглах юм боломжийг бүрдүүлсэн байна. Сангийн яамны tube.gov.mn гэсэн сайтаар тухайн жолооч өөрийн регистрийн дугаараа бичээд шалгахад бол тухайн иргэний торгуулийн мэдээлэл гарч ирнэ. Түүгээр ороод купи ашиглаад төлөх юм боломжтой байна. Торгуулийн нэгдсэн системийг богино хугацаанд олон дахин өөрчлөх нь жолооч нарт нэг талаараа хүндрэл үүсгэж байна. Тухайлбал иргэн 1-р сарын 9-өөс хойш торгуулаа шалгах гэж Mongolia, Автокар, банкны аппликейшнуд болон 102 аппликейшн зэргийг ашиглан торгуулаа харж төлөх гэсэн боловч болохгүй байсаар торгуулийн төлбөр нь 15 хоногийн дараа нэмэгдэжээ. Mongolia болон Автбокс, Автокар системүүдээр нэвтэрж ороод торгуулаа харах гэтэр харагдахгүй байхгүй юу? Ер нь бол 26 оны 1 сарын 8-наас хойш бүх торгуулиуд ер нь харагдахгүй байгаа гэсэн. Яг 15 хоног ч болчлоо, торгуултын 20 мянга болчлоо гэж мэдээлэл шүүх хэлсэн.
Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаар торгуулаа шалгахдаа тээврийн хэрэгслийн өмчлөгчийн регистрийн дугаар эсвэл торгуулийн нэхэмжлийн дугаараар хайж төлбөрөө төлөх боломжтой гэлээ. Цаашид тээврийн хэрэгслийн улсын дугаараар хайх зохицуулалтыг хийхээр холбогдох алба ажиллаж байна гэсэн юм а. Мэдээллийн хөтөлбөрт хамт байгаад баярлалаа. Сар шинийн баяр төхөж байгаа энэ цаг үед дээл хувцсны энэ жилийн чиг хандлагыг хувцас загварын мэргэжилтнээс тодрууллаа. Энэ жил нудрахтай ханцуй дэрвгэр хормой гол чиг хандлага болж байна гэсэн юм. Харин өнгөний хувьд тод өнгөнүүд буюу ягаан, улбар шар өнгөнүүдийг өөр бусад өнгөтэй хослуулах нь түгээмэл болжээ. Мөн ихэнх үндэсний брэндүүд халах Монгол дээлний загвар дээр суурлан шин загваруудаа гаргаж байна. Ганц дээл өмсөх биш хантаад цүнх зэрэгтэй хослуулах нь ихэнх дотоодын брэндүүдийн шин загваруудаас ажиглагдаж байна. Босоо захтай дөрвөлжин ингэртэй үндсэн Монгол дээлний загвар дээр энэ жил зөнхөлж байгаа загвар нь дэрвэр хормоо, за ялангуяа нудрагны элементүүд гэлээ. Нудраг дээрээ хээ уулз хатгамал гар ойдлоор чимэглэгдсэн байх нь мод гэж мэргэжлийн дизайнер зөвлөж байна. За тренд өнгөний хувьд улаан номин ногоон гэх мэт уламжлалт өнгөнүүд хоцорч, ягаан улбар шар, за улбар шар цэнхрийн хослол, улбар шар ногооны хослол гэх мэт илүү тод өнгөнүүдийг брэндүүд санал болгох болжээ. 26 оны үндэсний хувцсны загварын чиг хандлагыг бол дотоодын брэндүүдийн сүүлийн танилцуулж байгаа загвар дээр тулгуурлаад судалгааг тодорхойлох боломжтой. За одоо бол 1 сарын сүүлээс эхлээд дотоодын гол брэндүүд бол загваруудаа танилцуулаад эхэлсэн байгаа. За ерөнхий ажиллагаад бол Монгол хувцсны үндсэн түүх үеэс бол 20 дугаар зууны их үеийн тэр дундаа халах Монгол хатны болоод халах Монгол эрхтэй дээл хувцсны үндсэн суурин дээр бол загварын өөрчлөлтүүд их хийгдэж байгаа нь бол харагдаж байна. Тэгээд сүүлийн үеийн загварууд дээр бол дээлийг дангаар нэхээс илүүтэйгээр хантаацтай хамтд нь бол загварт нийцүүлж байгаа нь бол за үндэсний хувцсыг бол бүрэн ийм ансамбл бүрэн бүтнээр нь загварчилж өмсөх чиг хандлагыг бол брэндүүд илүү санал болгож байгаа нь харагдсан. За мөн энэ жилийн загварууд дээр бол ихэнх брэндүүд бол үндсэн загварынхаа хамтаар малгай бас дээр нэмэлтээр цүнхний загварууд, мөн бүсний загварууд дээр бол брендийнхаа өнгө эсийг илүү тодтогч байгаа. Шийдлүүд бас нэлээд ажиглагдлаа. Хэрвээ шинээр дээл сонгож байгаа бол дээлний үндсэн хэлбэр дээр бол яг босоо захтай дөрвөлжин ингэртэй яг үндсэн түгээмэл байдаг үндэсний дээлний хэлбэрийн маань гол загварын шийдэл бол хормоны хэлбэр дээрс хэлэрч байна. Хормоо бол доошоо нэлийн тийм дэрийсэн тийм ээ хэлбэртэй. Тэгээд ханцнууд дээр бол хөвчлэн нудрагтай, нудрагны элементүүд дээр бол илүү өнгө суур их биенээс илүү ялгарсан тод юм уу эсвэл бараан өнгийн дээр хатгамал болон хээ уулзаар гар ойдлоор чимэглэгдсэн. За энэ шийдэл нь бол дээлний загварыг бол илүү чимэх байдалтайгаар бол мод гэж илэрч байгаа нь харагдсан. За мөн дээлэн дээр бол дээлний товчон дээр бол нэлээд загварын онцлогудаас харагдаж байгаа. Ялангуяа дотоодын ихэнх брэндүүд бол тусгайлан зөвхөн шилэг товч зангидсан байгаасаа гадна тусгайлан маш гоёмсог тийм дээлнийхаа сууртайгаа өнгө цогцох юм эсвэл эсрэгээр тодтогч харагдуулсан гоёмсог товчнуудыг бол тусгайлан захиалж өөрсдөө дээлэндээ бол сурлуулж байгаа нь загварынх нь гол бас чиг хандлагыг тодтогох нэг жижигхэн боловч гол деталь гэж бас харагдаж байгаа нь бас анзаарэгдсэн байгаа. Тэгэхээр өнгөний хувьд бол энэ жилийн ерөнхий гол өнгө бол нэг хэсэг дээлэн дээр бол байгалийн өнгө, улаан өнгө, номин ногоон өнгө зэрэг уламжлалт өнгүүдээ их барьдаг гэсэн бол энэ жилийн дээлний өнгүүд дээр бол ягаан, улбар шар, ногооны хослол, улбар шар цэнхрийн хослол, за цэнхэр, гүн цэнхэр, боровтор, гүн ногоон болон тодорсон ногоон зэрэг илүү тийм тод өнгөлөг өнгүүдийг бол цагаан сарын болол загварлаг өнгүүд болгож бол брэндүүд бол санал болгож байгаа. За
Энэ жилийн дээлний чиг хандлага уламжлалт хэлбэр үндсэн эсгүүрээ хадгалсан хിവэр атла орчин үеийн загварын шийдэл тод өнгөний хослол шинэ элементүүдээр баяжиж буйг дизайнерууд онцолж байна. Тэдний зүгээс үндэсний дээлээ орчин цагийн хувцас гоёл чимэглэлтэд уялдуулан өмсөх, шинжилж өөрчлөх нь буруу ойлголт биш бөгөөд харин ч үндэсний хувцас өдөр тутмын хэрэглээнд ойртуулж үн цэнийг нэмэгдүүлэх чухал алхам хэмээн зөвлөж байна. Тэнгэр телевизийн 7 орон мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.